Би ад жаргалтай амар тавин амьдарч байлаа. Ресторан зөөгчийн ажилтай, цалингаа амьдралтаа хүргээд өглөө орой автосан суугаад ажилдаа ирж очино. Амьдрал болж байсан. Гэхдээ энэ амьдралаа голж гой сайхан тэмүүлж яваад алдсан цаг хугацаа надад бий. Кинонд эрэл гардаг зүйлмээр хүлээж авдаг гэмт хэргийг би өөрийн биеэр мэдэрсэн. Яаж гэж үү? Нэг өглөө автобусанд 10 жилийн ангийнхаа охинтой тарлаа. Бид хэдэн будал яваад утасны дугаараа солилцсон. Тэгээд нэг орой ажиллаа тараад бид хоёр уулзлаа. Ганц нэг шар айраг ууж нилээд татнасан. Тэр их дэгжин бас мөнгөнд өрөөсөө санаа зовдгоо. Хүсвэл намайг өөртөө хамт ажиллаж болно шүү гэж хэлсэн. Тэгээд би бодсон л тоо. Хүн ийм гоё амьдарч байгаад би өнөөдөр идэх хоолныхоо төлөө зүтэрч байх гэжгээд. Анх таарахад танил төдий байсан бид дотны найзууд болсон байлаа. Тэр надад гадаад явж хамт ажиллах танил тавьсан. Би ч ажилласаа гарсан. Найз маань ихлээд би очиод байж яа чи араас хүрээд ирээрээ гэсэн. Нисэх өдрөө надаарч харгуулаагүй. Сарын дараад над руу холбоо ярьж үнэхээр сайхан байгаа, маш өндөр цалин авч байгаагаа ярьсан. Ингээд миний ээлж ирж хилэндээс алхлаа. Онгоцны буудлын дээр буухад найзын маань орондоо танихгүй эмэгтэй тосгоор ирсэн байв. Тэр эмэгтэй бүртгэл хийлгээд ирээгээд миний паспортыг авч явсан. Дараа нь бид хамт нэг тийшээ явлаа. Энэ өдрөөс хойш би найзыгаач паспортаа ч олж хараагүй. Нэг жижигхэн мур өрөөнд очсон, тэндээсээ гарах хэрэггүй. Араасаа орж ирэх үйлчлүүлэгчд. Тэр цаг хугацааг би ярих битгийл дуусгахыг ч хүсдэггүй. Гэхдээ энэ удаад би бусдад анхааруулга болох гэж хуваалцлаа. Ингэж л би бэлгийн мүлчлэг төрцнөө ойлгосон юм. Гэхдээ би их орондоо буцаж ирж чадсан. Нэг үйлчлүүлэгчийн утсаар хил дээр тараасан хуудсан дэсэн дугаар танцнаар хуулийн байгууллага намайг олж аварсан юм. Нөгөө найз тийшээ яваагүй юм билээ. Намайг л зарчихсан байсан. Өнөөдөр би өөрийн гэр бүлээ зохиож хөөр хүмүүстэйгээ ад жаргалтай амьдарч байна.